LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо, та бүхэндээ өнөөдөр хөтлөгч Кена байна. Тэгээд өнөөдрийн тухайд бол яг манай удахгүй болох ч байгаа queer театр үйл ажиллагааны тухай дурдна. Тэгээ энэ queer театрын төсөлд маань оролцож байгаа маш олон залуучууд одоо подкастт орсон байгаа. За тэгээд 8 дугаар сарын 23-ны 15 цагт Монголын үйлдвэрсний эвлэлийн соёлын төв ордонд болгож байгаа. Тэгээд яг 2 давхарт нь байдаг баг танхимд нь болгож байгаа. Ер нь бол 4 жүжиг тавьж байгаа. Энэ жил одоо манай өчигдөр өнөөдөр үнмөх монолог болон Ирвэхэн далавч би ирээдүй баймаар байна болон дурсамж хадгалсан цас гэсэн 4 ийм жүжиг тавигдах байгаа. Тэгээ бид хэд бол өчигдөр построо цацсан байгаа. Та хэд уншсан баг, хэрвээ уншаагүй байгаа бол танилцаарай. Тэгээд энэ жил бид хэд COVID-19-тэй холбогдуулаад одоо тасалбар зарахгүй гэж шийдсэн. Тийм болохоор одоо суудлын тоо хязгаартай, та бүхэн эрт ирээд суудлаа эзэлж чадах юм бол үнгөө суухаар байгаа. 14:30 гээд манай хаалга онгоно. Тэгэхээр ороод суудлаа эзлээрээ гэж хэлмээр байна. Бас маска мартваа. За, queer театрын тухай бас хэлье. Одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Анх 2018 онд тэгшэрх бахархлын өдрүүдийн хүрээнд queer театр маань бас адилхан энэ Муэсто дээрээ тавигдсан. Тэгээд өмнөх 2 жил бол өөр жүжигүүд байсан. Энэ жил бол шинэ 3 жүжиг тоглогдож байгаа. За тэгээ queer театр маань ямар одоо үе шаттайгаар явдаг вэ гэхээр эхлээд одоо жүжигийн зохиолын уралдаанд зарладаг. Тэгээ тэр ирсэн бүтээлүүдээр одоо найруулад сайн дурын ажилтнуудаас сонгон шалгаруулалт хийгээд тэгээ бүтэн 1 сар одоо бэлдээд одоо жүжигийнхэн маань манай офис дээр ирж бэлдээд тайзны бэлтгэл бас хийж агаад жүжигээ тоглодог байгаа. Тэгэхээр нэг одоо жүжиг бол доотлон 7 хоногт 2 удаа 3 цагаар бэлддэг. Тэгээд яг тоглолтын өмнөх 7 хоног бол бүр баг нэлээд шахуу хуваарьтай байдаг байгаа. Тэгээ бүх одоо queer театрт маань оролцож байгаа хүмүүс сайн дураараа туслаад тий ямар ч одоо цалин хөлсгүй одоо энэ queer театрыг тайзнаа тавьдаг. LGBT төвийн хувьас зүгээс бол тэгшэрх бахархлын өдрүүдийн сан босгосон мөнгөөрөө энэ тайз болон одоо сайн дурын ажилтнуудаа өдрийн хоол зэргийг одоо өгдөг. Тиймэрхүү байдлаар бол хоёр талаасаа яг гар нийлээд энэ сайхан арга хэмжээг хийдэг. За тэгэхээр энэ жилийн тухайд бол бид хэд 12 дугаар сарын 10-даар жүжигийн зохиолын уралдаанаа зарлаад 1 сард шалгаруулсан байгаа. За тэгээд тэр хооронд болохоор нийтдээ бол 18 жүжигийн зохиол ирсэн. Энэ одоо гайхалтай 18 жүжигээс бол 3-ыг сонгон шалгаруулах бас маш хэцүү байсан. Тэгээд манай одоо өмнөх 2 жилийн жүжигийг найруулж тавьсан бас шилдэг жүжигийн зохиол болох одоо Үүрийн цолон ба Үчингийн жүжигийн одоо зохиолч болон бүх жүжигийг маань найруулсан Сина маань жүжигийн шүүгчээр ажилласан. Тэгээ манай багийнхан одоо Инхмаа байна, Инх заяа байна, Эрдэнэ бүрэн маань бүгдээрээ одоо оноо тавьж агаад шалгаруулсан. Тэгэхээр шилдэг 3 жүжигийн зохиолчд маань бүгдээрээ өөрсдийнхөө жүжигийг найруулахаар одоо гар бие оролцоод тэгээ явсан байгаа. Нийтдээ бол одоо жүжигчд маань бол 20 ойролцоогоор 20 орчим. Тэгээ жүжигийн найруулагч болон ард нь ажиллаж байгаа маш олон хүмүүсийг нийлээд одоо 30-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ингэж ажиллаж байгаа. За тэгэхээр одоо queer театрын тухайд маань энэ байна. Тэгэхээр та бүхэн тухайн өдөр ирээрээ. Тэгээ манай Pride Shop-оос юм аваад сан босох үйл ажиллагаанд оролцох боломжтой. Ирээд бас чангаар алга тушаад манай жүжигчдийг маань урамшуулах боломжтой байгаа. Тэгээд бүтсэн өдөр уулзъя. За одоо манай жүжигчд болон багийнхантай танилцаарай. Баяртай. За сайн байцгаана сонсогчдоо, би хөтлөгч Өкө байна.
За Mongolian Cure podcast-ыг анх удаа хөтлөх гэж байна. Өнөөдөр та бүхэндээ Mongolian Cure podcast-ийн 6 дугаар өдрлийн ээлж дугаарыг хүргэхдээ бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар тэгш ирэх бархлын өдрүүдийн хүрээнд болдог Cure театрын ард одоо ажиллаж жүжиглж байгаа сайн дур ажилчтайгаа ярилцахаар болоод байна. За юу яцгаана ингээд тий өөрсдөө эхнээсээ товч танилцуулаа явчих. Юудсан зохиолчоос эхэлчихье гэж бодож байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Мөөг байна. Тэгээд би ирээд байна зохиолын зохиолч. Найруулагч. Тий. Ингээд урагшаал цанг яриараа маань. За би ирээд байна жүжигийн гэгээ дүр тоглож байгаа цацралтай явах юм байна. Сайн байцгаана. Би болохоор би ирээдүй байна жүжигийн ирээдүй байгаа. Тэгээд энэ хчин гэдэг. За сайн байцгаана уу? Мөги байна. Тэгэд би ирээдүйд жүжигийн аавын дүр тоглож байгаа. Хай хүрлээ байна. Ер нь бол бүх жүжиг юм лээ. Арын албанд ажиллаж байгаа гэрэлтүүд гэж. За та нар анх удаа Cure театрт оролцож байгаа юу? Ер нь Cure театрын хувьд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За миний хувьд болохоор түрүү жил оролцсон. Түрүү жил яг бас нэг гей залуугийн дүр тоглож орж исэн байгаа. Тэгэд энэ жил яг миний 2 дахь жилдээ тоглож байгаа. За би болохоор анх удаа оролцож байна. Тий. За цацралын Би бас анх удаа оролцож байна уу? нэг ч өмнө оролцож байсан. Би бас анх удаа оролцож байгаа. Гэтэ анх удаа оролцох тунд би ч өөрөө транс эрэхтэй шүү дээ. Тэгээ яг транс эрэхтэй ихэд тоглож байгаа болохоор өөр сонирхолтой л байна. За энэ асуултыг мөөгөөс асуусан дээр бах. Жүжигчин хувьд одоо яг ямар утгаас нь илэрхийлж байгаа вэ? Ямар үйл явдал гардаг вэ? Энэ болохоор ер нь бол амар эерэг жүжиг ба. Тэгээ ерөнхийдөө ингээд гэрийнхандаа ингээд өөрийгөө бүрэн илэрхийлээд тэгээд ингээд хүүсээ солиулах талаар ингээд ярилцаад мэдээж аав ээжд нь хүнд тусч байгаа ч гэсэн тэгээд эцэст нь ингээд хүлэн зөвшөөрөөд тэгээд ингээд охиныхоо хүүсийг солих тал дээр хоорондоо тэгээд ярилцаад зөвшөлтөөд. За энэ жүжигийн хувьд болохоор за игчингийн хувьд яг өөрийн чинь дүр тий яг юуг илэрхийлж байгаа, юунд таалагдж байгаа вэ? Миний хувьд болохоор Мишель гэдэг нэртэй ирээдүй байхыг хүсдэг тийм охин байхгүй юу? Тэр чинь ингээд ер нь бол транс эрэхтэй болж тарж байгаа. Тэгээ өөрийнхөө тэр нүү сэтгэл хөдлөлийн мөн чанарыг яг ээж авдаа байгаагаар нь ямар зөрөгтэй илэрхийлээд өөрийнхөө төлөө тэмцэж байгаа. Тэгээ өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлүүдийг амар чөлөөтэй илэрхийлж чадж байгаа надад амар таалагдсан. Яг үл энэ чинь амар том зориг байхгүй. Би хийж хин нэг юм би ингээд транс би эрэхтэй баймаар байна гэж ингэж зөрөгтэй дуурч үзээгүй. Надаас амар том зориг шаарддаг. Тийм ээ. За мөгийн хувьд За миний хувьд бол аавын дүр тоглож байгаа. Тэгэд аав гэдэг чинь мэдээж 30-аас дээш тасны юм байгаа. 40 хүрсэн. Тийм болохоор яг өөрөө ч ер нь жоохон штэ англи гэхгүй. Тэгээд яг өөрөөсөө ингээд хөгшин насны хүнийг ингээд дүр бүтээгээд тэгээд дээрэс нь би яг ингээд хэрвээ гээд өөрийнхөө бас ирээдүгээр харж болно л да. Яг миний хүүхэд бас ийм байсан бол гэж харж болохоор тэгээд дээрэс нь бас би бас өөрөө эцэг болвол нэг иймэрхүү юм тохиолдох болов яах бол их бол гэдэг тал дээр бол ингээд амар яаж. Ер нь бол надад ч гэсэн ямар ингээд юм бодулсан. Өөрийнхөө дүр дээр ингээд юм бодулсан тийм жүжиг байгаа. за цацралын хувьд ямар шүү санагдаж байгаа вэ? Би болохоор гэгээгээд дүр тоглож байгаа. Яг нэршгэ тийм гэгээлэг юм цоглог охин байгаа. Тэгээд ер нь бол надтай яг өөртөө төстэй болохоор ер нь л дэжгүй санагдаж шүү. Би ирээдүй баймаар гэсэн жүжигийг та нарын бодлоор яагаад хүмүүс үзэх ёстой гэж бодож байгаа вэ? Өөрсдийнхөө бодлоо суулцаач. Энийхийг хүсч өгөхөрөө тэр. Гэтэ нэр инээдтэй юмнууд амар олон байгаа л та. Гэтэ яг миний зүгээс яг нууцхан бодож байгаа юм байгаа гэж ээж аваад нэг өөр тийм үү гэж яг жүжигдэр яг л тэнд ээж аавын дүр байгаа. Тэгээ транс хүүхдээ яг яах вэ гэдэг талаас ингээд бүр яг сэтгэл хөдлөн ярилцж байгаа шүү дээ. Хүнд чи яг тусч байгаа тэр асуудлаа үүсэх бас амар сонирхолтой байдаг шүү дээ.
ээж авдаа тэр жүжиг үзүүлсний дараа come out хийх юм уу гэж боддог ч байгаа. Тэгээд ээж аваад бас амар чухал юм санагдаад байна шүү дээ. Тэгээд транс хүмүүс бас гоё л байна. Вау. Тэгэхээр жүжигэн дээр гарч байгаа тэр их зургийг амьдрал дээр гаргах гэж байгаа юм шүү дараа нь ер нь бол. Тий, ер нь бол тий. Тэгээ бэлтэл явж байгаа гэсэн үг гэж. За тэгвэл нэгчэндээ амжилт хүсье. За мөгийн хувьд За миний хувьд гэвэл бид нар ингээд бүгд ингээд юу хүмүүс мэрэгжлийн бус жүжигчд дандаа сайн дураасаа бүрдэж байгаа. Тэгээд яг ингээд дүрээ ойлгох одоо яг өөрөөрт нь ингээд таарсан дүрч байна. Таараагүй дүр дээрээ ч гэсэн ингээд аль болох ингээд хичээл зүтгэл гаргаж ингээд та бүхнийг ингээд уйдахгүй ч юм уу те. Тодорхой хэмжээнд бас эн чин хүн уйдахгүй ч гэсэн нийгэмдээ нэг мессеж өгөх, нийгэмдээ нэг ойлголт өгөхтэй ямиг зөв талаас нь ингээд харуулахыг ингээд хичээж байгаа болохоор ингээд ач тустай болов уу гэж бодоо. Тэгээ та бүхнийг хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсэж байна. за. За мөгийн хувьд За ерөнхийдөө бол энэ жүжигэн дээр эцэг их талаас бол амар их яг ингээд юу гэдэг лээ. Нөгөө нэг эцэг их талаас нь илүү их Харуулсан. юм орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь болохоор ингээд амар эрэг талаас гарч ирж байгаа. Ингээд ерөнхийдөө бол Монголын нийгэмд ингээд ер нь их оошоодгүй шүү дээ. Тэгээд энэ жүжигэн дээр болохоор ингээд за яах вэ те болох харах чарга нь юу вэ? Дараа нь юу ээж болох вэ гэдэг талаас нь ингээд хандж байгаа болохоор энэ бас ингээд хүмүүст нэг юм тайвшрал өгч магадгүй. Тэгээ бас ингээд манай жүжиг болохоор ерөнхийдөө бол комеди талтай байгаа. Тэгээ тийм болохоор бас амар хөвгчлээ. Тэгээ дөрүүд нь ч гэсэн ер нь бол дөрүүдтэй зөгцсөн гişэ. Тэгэхээр ирж үзээрэй л гээд. ер нь нэлийн гэгээлэг талаасаа гэсэн шүү дээ. Айгуу гэгээлээ. За ингээд би ирээдүйн баймарын жүжигийн ард байгаа. Сайн дур ажиллаж та. Баярлалаа. Баярлаа. За эхлэе. За сайн байцгаана уу? Хөтлөгч Кена байна. Тэгээд манай өөр жүжигийн бэлтгэл маань явагдаж байна. Тэгээ яг одоо жүжигчтэй төр суулгаад подкастын ярилцлага авна гэд бид тойроод сууж байна. За сайн байцгаана уу? Сайн уу? Сайн. За танаа хиддэх бэлтгэл вэ жүжигийн? Танаа жүжигийн хиддэх бэлтгэл вэ? За дөрөвдөх бэлтгэл явж байна да. За тэгэхээр одоо бөөнөр ихлэ танилцъя. Өөрсдөө товч танилцуулаа явчих тий. За сайн байцгаана уу? Намайг Мөнхчин гэдэг. За энэ Ирвэхийн далавч гэж жүжигийн зохиолч нь байгаа. За бас нэмээд найруулж байгаа. Сайн байна уу? Микаэла байна. Энэ жүжигийн гол дүрийн жүжигч нь. Сайн байна уу? Эли байна. Тэгээд бүжиг юм хайц. Сайн байна уу? Эрхмээ байна. Тэгээд ямар ч байсан хоёр дүрийн жүжигчтэй хоёр дүр тоглож байгаа. Тэгэд үзэхгүй дүү. Сайн байна уу? Намайг Ин Хотгон гэдэг. Энэ жүжигийн найз дүр нь тийм. Гол дүрийн найз. Гол дүр нь. Сайн байна уу? Мишелэн жүжигийн сөрөг дүр гэх юм уу? Найзын дүр тоглож байгаа. За баярлалаа. Тэгээ энэ жүжигт яг анх удаага ихэнх нь хамрагдаж байгаа, яг оролцож байгаа те энэ төсөлд. Тэгээ сэтгэл ямар байна? Онцлох зүйл бас ямар байна? Анх удаа оролцож байгаа учраас ер нь бол сандарч чинь юу болох вэ гэж бодогдож байна. Тэгээд бэлтгэлүүдээ хийгээд явж байна. Яг бас урд нь яг жүжиг найруулад бичээд явж байгаа учраас ер нь бол яг ямархуу тайзан дээр ямархуу байх талаар их төсөөлж бодож харж юм үзэж байгаа. Тэгээд ер нь бол жүжиг бол яг энгийн юунаас бол өөрөө энгийн одоо зүгээр өгүүлэлч юм уу бичих өөр энгийн одоо бичвэрээс бол өөр ингээд чихнээсээ хүний нүдэн дээр харагдахаар яригдахаар тавигддаг учраас ер нь бол илүү өөр байдгийм байна гэдгийг бол ойлгож байна. Урд нь бол зүгээр яг өгүүлэг мэтийн бичвэрүүд бол бичдэг байсан. Тэгээд энэ удаа жүжигийн зохиол бичихтэй бол ер нь бол арай өөр төрлөөр илүү одоо юу гэх юм харилцаа тал дээр нь илүү анхаарч хүмүүст илүү хүрэх талаас нь бол бичиг бол бодсон байгаа. Анх удаа ингэж жүжигт тоглож байгаа. Тэгээд аюу тийм гоё ч. Тийм. Ер нь бол их сандарч байгаа. Тэгэл ер нь бол тэгээд гайг бахаа. Тийм анх удаа бас ингэ гол дүр болж байгаа болохоор бас аюу сандарч байна.
За эрхмээ маань 3 дахь жилдээ удаага орж тий. байгаа. Хамгийн Туршлага нь цаашаа. Гэтэ ямар ч гэсэн нэг өмнөхдөр дандаа монолог дээр ажилладаг байсан болохоор энэ удаж жүжиглэж байгаа болохоор бас жоохон айцтай, сандралтай байгаа. Гэтэ яг уу ер нь монологтойгоо адилтгаал баг адилхан уншиж байгаа юм чи ямар амаатай ингэж бодвол тэгэл зөргижүүлж индаа өөрийгөө тэгээ тайзан дээр болцгоо. Тэгээ анхны жилд чинь эрхмээ бит хоёр хоёлаа яг ингээл байсан монолог дээр тэгсэн чи яг микрофон тий яг бүр жүжиглэж байхад эрхмээгийн микрофон ажиллахгүй тэгээ бүр яг би яг өөрийнхөө хоолоогоор амар чанга орилж уншсан байт юм аа. Тэгээ хойш ороод амар уйлж юм байна. би бүр гайхаа яагаад гэдэг юм бол гэсэн чинь тэр ихтэй амар фейлцээ. Тэр жоох амар юм байсан. Бусдаар бол гайгүй. Одоо гэхдээ тиймэрхүү алдаа малдаа гарахгүй байх гэж бодож байна. Гэтэ алдаан дээр биш яг өөрийнхөө жүжиглэлтэн дээр л амар сайн анхаарал гэж бодож байгаа да. Миний бодлохоор амар анх удаа тийм тэгээд бас жоон хөгжилтөө. Тэг ерөнхийдөө бол дайжгүй шүү. Тэг өмнө нь болохоор нөө би бас өөрөө бас зохиолчдаг гэсэн. Тэгээд жоон гэрэл зурагталтай байдаг гэсэн болохоор тийм удаа чиг жүжиглэлийн өнөр болохоос жоон сандарч. Миний хувьд ч гэсэн ер нь анх удаа тайзан дээр за арай анх удаа биш юм байна. Ер нь яг өмнө үдчихлээсэн. Гэтэ яг ингээд гоё vibeтэй хүмүүстэйг ингээд хамтж үзэнд орж байгаа болохоор амар баяртай байгаа. Тэгээд яг анх яагаад үзэнд орсон бэ гэх юм бол би зүгээр сонирхоод найзтайгаа яг ирсэн чинь яг тэр өдөр жүжигэн бэлтгэл хийгдэж таараад тэгсэн чинь бүгдээрээ амар гоё наашаа хараад энийгээл наашаа ирээ суучлаа гэл тэгэл орохгүй мó да ямар хөөрхөн юм бэ гэд тахаар би бүр хөөрөө тэгээ шууд орсон. Тэгээд зүгээр хамаг групп интерт нь намайг аваарай гэл тэгэл ороод яг жүжигэн бэлтгэл дээр нэрэл тэгээд ерөөсөө нэг тийм хэцүү ерөөсөө санагдахгүй байгаа ямар ч зэн зүгээр тэр хөөрсөн сэтгэлээрээ яваарчсан тэгэл яваад л байгаа шүү дээ. За та хэдд маш их баярлалаа. Тэгээд 7-ны бас 2-оос 3 өдөр 2-оос 3 цаг тэ тус бүрд нь ингэж зарцуулж байгаа нь одоо бидний үдээс айгүй чухал маш одоо талархмаар байдаг. Тэгээд ийм ч учраас ер нь бол жүжиг маань тийм нэтер бол болдгоо. Би яг сандаг байхгүй анхны жил ингээд амар хичээж аваад тавиад жүжигээ тавьчаад дараа нь одоо ингээд хүмүүс чинь цэцэг мэцөөл зураг мураг ахуулаад эхлэн штэ. Тэгсэн чинь нэг хүн ирээд би ер нь тэгэл сайн дурын ажилтнууд ингээд жүжиг тавьж байгаа болохоор нэг олигтой юм болж байгаа гэж нэг бодоагүй. Гэтэ яг ирээд үзчихье гэж бодсон чинь та нар бүр амар гоё жүжиг тавилаа бүр ингээд сэтгэл хөдлөөд зарим хэсэгт нь уйлаад амарлаагүйс ингээд хэлсэн бохгүй. Тэгээд би тэрнээс хойш бол айгүй хүмүүст ингээд бардам хэлдэг болсон тий. Ер нь бол бид нар тийм муу жүжиг тавьдгүү. Мэргэжлийн биш байсан ч гэсэн хамаг байдгаараа хичээдэг. Нэмээд эн чинь хөвчлэн тий бидний яг LGBT хүмүүсийн зүгээс хэлмээр байгаа тэр амьдралыг илүү харуулж байгаа болохоор бас жүжиглэхэд илүү ойр байдаг тий. Тэгээ нэмээд бас яг LGBT биш straight хүмүүс одоо энэ багт орсон ч гэсэн бас л бид нар ямар нэгэн байдлаараа бусдаас ялгаатай байдаг болохоор тэр зүйлээ одоо бодож байгаа ч юм уу эсвэл найз нөхдөө бодоод айгүй сэтгэлээ гаргад юм шиг байгаа. За тэгээд өөр бас асуух юм гэхээр одоо яг жүжигийн бэлтгэл хэр явж гин. Тэгээ яг энэ жүжигийн онцлог нь бас юу вэ те үзэгчд ч юм уу хүмүүс ирээд юуг нь одоо илүү хараасаа вэ ч юм уу юуг мэдээсэй гэж хүсэж байгаа вэ? За жүжигийн бэлтгэлийн үед бол ер нь гараас гарч ийн дөө ер нь их юм болцсон. Яг тайзан дээр бэлтгэл үлдсэн байгаа. Яг тайзан дээр бэлдээгүй байна. Бусад одоо бүх үг зүйл хөдлөлүүд бол юм бүгдийг бэлтгэсэн байгаа. Тэгээд хүмүүс энэ яг юу н онцгой юуг нь үзэх хэрэгтэй гэхээр яг шууд санаагаа хилдэггүй энэ жүжиг зүгээр одоо юу гэдэг юм. Заавал энэ дээр ийм санааг хэлж байгаа шүү. Энэ ийм утгатай шүү гэж байгаа юм байхгүй. Хараал тэр хүн юу ойлгомоор нь тэрийг ойлгож бол энэ жүжиг үзээд хинч үзэж болно. Ялгаагүй LGBT вэ нүү, straight вэ нүү, эсвэл юу гэдгийг өөр minority вэ нүү үзсэн ч болохоор тийм жүжиг байгаа. Тэгээд бусад жүжигээсээ ялгархаар юм гэвэл манайх илүү одоо тайзны сэтэн гэх юм уу илүү гоё, илүү тийм үлгэрийн талдаа тийм бусад жүжиг маань бол ерөнхийдөө хөвчлэн илүү юу байгаа штэ. Бодит амьдралтай ойрхон, бодит амьдрал дээрх одоо үйл явдлуудыг харуулж байгаа бол манайх бол илүү хийсвэрх юм абстракт фикшн тал руугаа тийм жүжиг байгаа. Тэгээд ер нь бол үзэхэд сонирхолтой байна хаа, хөгжилтэй ч байна гэж бодож байна ер нь юунда.
Йоо, эдний жүжиг хамгийн их бэлтгэлтэй байгаа. Би өнөөдөр нарантуулаараа хийсэн. Маргаашаас явна. Тэгэхээр бас айгүй олон хүний хүч хөдөлмөр бас нэмж орж байгаа. Хамгийн их дүртэй нийт 9 хүн тоглож байгаа. Тэрнээс гадна тэгэл арын ажилд нь бас нэлээд хүмүүс нэмэгдэж байгаа. Тэгэхээр бас ямар ч насны хүн үзэж болно гэдгийг бас айгүй гоё онцлог тий. Яг бицэн спойлер гэвэл хөгжимт. Яг мюзикл бол биш гэхдээ ер нь бол илүү одоо хөгжим бүжиг ашигласан гэдгээрээ бас онцлог байж болно гэж. Тэгээд миний бодлоор бас бусад одоо жүжигүүдээс хамгийн амар ялгаатай нь ерөөсөө LGBTQ дүр ч юм уу тиймэрхүү юм байхгүй. Тийм одоо рамаас байхгүй. Яг нөгөө нэг хүнийг байгаагаар нь юмыг байгаагаар нь хүлээж аав. Тэгээ сүулт нь бити ингээд жоохон одоо харамсараа ч юм уу тиймэрхүү утга санаатай юм болов гэж би бас бодож байгаа. Яас одоо бусдаас ялгаатай байлаа гэж чи одоо юу гэдэг тэдрээс дутуу гэсэн үг биш. Тэгээд тэр ялгаатай байдлаа өөрөө хэрэг хүлээн зөвшөөрч чадвал тэгээд ер нь тэрүүгээр чи бусдаас илүү ялгарч илүү гоцгойр нүг гэхээс дутнаа гэсэн юм байхгүй л гэдэг санааг л юм гаргахыг хүссэн. Надад болохоор яг нэг тийм бодит амьдрал дээр барыг надад тохиолж исэн юмыг ингээ яг жүжиг болго гаргасан юм шиг санагдсан. Тэгээд анх зохиолын уншаал шууд амар таалагдчихсан. Тэгээд нөгөө би өөрөө болохоор өөрийнхөө хамгийн үзэн яддаг дүр тоглоод байгаа байхгүй юу? Нэг юм homophobic нэг тийм сонио хүний мод дортой хит амьдралд оролцдог хүний дүр ялгуулагч. Тийм яг юм ялгуур үзэлтэй хүний дүр тоглож байгаа. Тэгээд би яг тэр зүйлийг амар үзэн яддаг учраас бүр энэ дүрээ амар тодтгаад бүр ингээ ийм хүн үнэхээр муухай шүү гэдэг бүр илэрхийлэх гээд хичээж байгаа. Тэгээд бас нэг гоё юм гэвэл одоо ингэ яг гэр бүлийн дэмжлэг амар чухал гэдгийг яг энэ зохиолоос ингээд харуулдаг. Тэгээд одоо нийгмийн өгдөг одоо дарамт шахалт хүний сэтгэлзүйд яаж нөлөөлдөг вэ юм тэрийг яг ингээд харуулсан болохоор үзэгчд маань энийг ингээд ойлгоод ингээд homophobic хүмүүс болон багсаасаа гэж хүсэж байгаа гэхгүй. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ариун Сана гэдэг хүмүүс санаа гэж дууддаг. Санаагийн подкаст гэдэг подкастыг мөн хөтлийн авуулаад 3 жил болж байгаа. За тэгээ хэрвээ таньж байгаа бол Mongolian Queer podcast-ыг сонсож байна буюу Mongolian Queer podcast-ийн интро хоолойг биччихсэн. За энэ удаагийн queer театрт найз, зохиолч Аюур Зааны Марлын дурсамжинд хадгалагдсан цас гэдэг одоо драм байдлаар бичигдсэн зохиолын нэг дүр болох Аринагийн дүрийг бүтээж байгаа. За зохиолоо танилцуулах юм бол дурсамжинд хадгалагдсан цас гэдэг зохиол маань цаг хугацааны хувьд бол 2 шугамын хэлбэртэй явагдаж байгаа өрөндөг юм зохиол байгаа. Тэр нь яг цастай дүн өглөөр нэгэн бүсгүй өөрийнхөө 10 жилийн өмнөх алдагдсан боломж илэрхийлж чадаагүй үгс бас буруутай үйлдэлээ өөрийнхөө сэтгэл дотор үргэлж байсаар ирсэн тэр хүндээ илчилгээр зориглохоор ингээд нэг газар билүүтхэн одоо буйдхан тий газар ирээд одоо хүрнж байгаа. Тэгээд түүнийг сонсож байгаа эзэн би бас байгаа тэр бол эрхэс. За тэгээд бит хоёр ярилцахтаа өмнөх 10 жилийнхаа дурсамжийг эргүүлээ санаж байгаа буюу 10 жилийн өмнөх эрхэс Арина гэдэг дөрүүдийнхаа талаар ингээд ярьж байгаа. Тэгээд болон миний өмнөх 10 жилийн найз залуу байсан Мөнө гэдэг залуу ингээд нийтэнд энэ 5 дүртэй юм зохиол байгаа. Тэгээ магадгүй сонсоод толгой эргэж магадгүй ерөөхдөө бол одоо 2 гол дүрийн 10 жилийн өмнөх болоод дараа нь ингээд ийм хөрнөх ийм сонирхолтой хэлбэр явагддаг ийм жүжиг байгаа. За тэгээд манай жүжигт нийт 5 жүжигчд байгаа. За Зоро, Өөлөн, Мөнхтуя, би, Төдөө. За бид бол бэлтгэлээ ерөөхдөө бэлдээд явж байна. Мэдээж одоо театр гэдэг утгаар бол биднэрт маш их тийм хүчин зүтгэл шаардж байгаа. Бид нар одоо эдгээр одоо мэрэгжлийн жүжигчд биш ч гэсэндээ тухайн дүрээ ойлгох, тухайн дүрээ мэдрэх гэдэг зүйл маань биднэрт илүү бас ойрхон байгаа гэж хэлж болно. Тэгээд энэхүү дүр дээр ажиллаад ерөнхийдөө бэлтгэлээ ингээ базаагаад явж байгаа. Тэгээд далинд нь найз,
маралтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдөр бас марлан маань одоо Зинхэр тэнгэрийн цаана гэдэг богино хэмжээний кино уралдаанд өөрийнхөө бүтээлийг бэлдээд өөрийнхөө зохиолоор бас кино зохиол бичсэн. За тэрхүү киноны зураг авалт бол нэг бараг 80% та өнөөдөр бас дуусч байна. Тэгээ би бас нэг жижигхэн нүрийг бүтээсэн байгаа. Тэгээд хурдан бас кино бүтээл нь болоод уралдаандаа одоо амжилттай байгаасай гэж маш хүсэж байгаа. За тэгээд жүжиглэлтийн хувьд гэх юм бол миний хувьд хамгийн анхны удаа гэж хэлж болно. Өмнө нь бол яг подкастн дээрээ одоо ингээд аудио өгүүлэг бол өөрөө ингээд одоо жүжиглж уншиж исэн бол одоо энэ удаа өөрийнхөө биеэр өөрийнхөө байгаа байдлаар одоо хинээ санаа зовхгүй зөвхөн тэр дүрийг илэрхийлэхийн тулд одоо өөрийгөө бас нэг шинээр гаргаж ирж байгаа ч юм уу, шинээр өөрөөдөө ажиллаж байгаа. Миний хувьд бол шинэ зоримог үйлдэлүүд бол одоо хийгдээд явж байгаа гэж хэлж болно. Тэгээ манай багийнхан бол их гоё байгаа. Тэгээ бүгдээр өөрсдөө ер нь л дүрээ айгуу сайн мэдэрч байгаа. Тэгээд тайцнаар гарахад бас нэлээд айцтай ч юм уу, сандралтай тогтлол байгаа ч гэсэндээ дүрээ ер нь бол бүгдээрээ бараг илүү ингээд бүр ингээд сэтгэл зүрхэндээ өдөр болгон бараг ингээд өдрийн 24 цагийн тийм хагасд нь яг өөртөөхөө дүрээр ингээд баг бодож зэтгээд бэлдээд байгаа учраас ер нь театр дээрээ та нартаа бас гоё жүжигээ үзүүлэх байхаа гэж итгэлтэй байна. Тэгээд дурсамжинд хадгалагдсан зас зохиолч Аяар Заны Марал нийт 50 дахь queer театр тавигдах нийт 3 жүжигийн нэг байгаа. За тэгээд 8 сарын 23 буюу энэ бүтэн сайн өдөр бүгдээрээ театр дээр уулзцгаая. Тэгээд та бүхэнд энэхүү театрын жүжиг нээлттэй болно. Тэгээд тэр өдөр бүгдээрээ гоё мэдрэмжээр дүүрээд хин нэгний амьдралаар аялаад бас өөрөө эргүүлээд өөртөөхөө сэтгэл дотор ингээ аялаад маш сайхан амьд өдөр байх хаа гэж найдаж байна. Ингээд баярлалаа. Та бүхэндээ бүтэн сайн өдөр 8 сарын 23-нд уулзъя. Сайн байцгаана уу? За нөгөө мөвчөө гэдэг миний оролцож байгаа жүжигний нэр болохоор Дурсамж хадгалсан цас гэдэг нэртэй жүжиг байгаа. За миний хувьд бол queer театр анхны удаага оролцож байгаа. Тэгээд ер нь бол айгүй гоё байгаа. Ингээд ер нь л иймэрхүү зүйлд ингээд орохыг ер нь бол айгүй хүсдэг байсан багасаа ч юм уу. Тэгээд яг анх удаага ийм зүйлд оролцож байгаа болохоор яг миний хувьд амар шинэлэг. Тэгээд айгүй гоё байгаа. За миний дүр гэх юм бол ингээд хайртай хүнээ ер нь бол ингээд хүлээж байгаа. Тэгээд одоо энэ LGBT амьдралаар ингээд амьдрахаа ингээд болсон гэх юм уу. Ер нь ингээд өөрийгөө өнөөс ингээд хязгаарлаад өөрийгөө ингээд тусгаарлалцсан нэг тийм ер нь бол дүр ингээд хүнд итгэхээ болцсон гэх юм уу. Тиймэрхүү дүр байгаа. Тэгээд ерөнхийдөө бол маш их баяртай байгаа. Баярлалаа. За Дурсамж хадгалсан цас жүжигт орж байгаа өөкөө байна. Миний хувьд анх удаа queer театрт оролцож одоо дүр бүтээж байгаа. Авсан дүрийн хувьд гэх юм бол нэг тийм 10 жилийн иршүүд ганцаардмал одоо ер нь бол баг найзгүй шахуу ийм нэг үгээр бол эмо охины дүр бүтээж байгаа. Тэгээд жүжиг дээр бол нэг хүнд дурлаад нэг иймэрхүү драматик ийм процесс явагддаг байгаа. Сайн байцгаана уу? LGBT төвийн сайн дурын ажилчин Зороо байна. За би энэ жил буюу 2020 оны тэгш эрх бахархлын өдрүүдийн queer театрт Дурсамжинд хадгалсан цас гэдэг нэртэй жүжигэнд орж байгаа. За би энэ жил 2 удаагаар оролцож байна. Өмнө жил бас өөр жүжигэнд тоглож анх удаагаар оролцож исэн. За энэ жилийн тоглох манай жүжигийн онцлог гэвэл миний дүрийн тухайд гэвэл гол дүрийн нэг 10 жилийн сурагч нэгэн өөрийгөө таньж мэдэж олж авч байгаа охины тухай өгүүлдэг. Тэгээ манай жүжиг ерөнхийдөө 10 жилийн дараах ба 10 жилийн өмнөх гэсэн 2 цаг хугацааны үйл явдлыг өгүүлнэ. За тэгээ та бүхнийг 8 сарын 23-нд болох тэгш эрх бахархлын өдрүүдийн queer театрыг хүрэлцэн ирж үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Сайн байна уу? Намайг Аяар Заны Марал гэдэг энэ жилийн queer театрын Дурсамж хадгалсан цас нэртэй жүжигийн зохиолын бичиж одоо найрлаганд нь ажиллаж байгаамаа. Тэгээд queer театрт болохоор яг анх удаага оролцож байгаа. Тэгээд сэтгэл бол мэдээж маш өндөр байна.
анх удаа тайсны найруулга хийж байгаа болохоор жоохон сандарч л байгаа. Гэхдээ яг манай жүжиг болохоор яг юугаараа онцлог вэ гэхээр ер нь бол манай дөрүүд дурсамжаар ингэж холбогдож уялдаж байгаа. Тэгээд энэ нь болохоор яг 10 жилийн дараах болон 10 жилийн өмнөх тэр дурсамжуудыг ингэж тайзан дээр нэгтгэж байгаагаараа илүү онцлог байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол лесбиан жүжиг байгаа. Тэгээд илүү нэг тийм уянгын драмын жүжиг болох болов уу гэж бодож байна. Тиймээс манай жүжигийг ирж таалан сойрхоорой. Баярлалаа. За би LGBT төв болон хувийнхаа зүгээс одоо энэ queer театрын үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүстээ маш ихээр одоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ подкаст нь бас орж амжаагүй маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсийнхээ өмнөөс ч гэсэн одоо тэр хүмүүстээ ч гэсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгшэрх бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе. Тэгшэрх бахархлын өдрүүдийн мэнд хүргэе. За өдрийн битгий хийгээрээ за амар дуу нь ордон шүү. За. Вайб бас гарчлаа. Зөвхөн онцод ирнэ. Эвлүүлэхэр вайб нэ байж та. Амжилтсан. За байж байгаа би нэг л увчраа болохгүй наа за. Зүгээр анхны удаа хөтлөж байгаа шүү манайхаа. Өөлөнийг жоохон уучлаарай. Үгүй хөтлөж байгаа ш нэг орж исэн. Нэг орж ил. Тэгээ өөрөө нэг подкаст нь орж исэн тий шүү дээ. Тэгээд тэрүүл зүгээр эн чинь шалсан. Нэг ч насан за. Тэгээд одоо сүүлийн нөгөө тэгшэрх бахархлын өдрүүд. Тэгээ одоо нөгөөдгөө явах уу тий? Тэгшэрх бахархлын өдрүүд минь төргий гэдэг үү? Тийм. За тэгэл ач сүүлийн илүүлж зүгээр оруулах гэж байгаа юм. За энийг оруулна. 3 2 1 Тэгээ багтаа. За дахиад 3 2 1 тэгшэрх. Нэг явж үзэх үү? За 3 2 1 тэгшэрх бахархлын өдрүүдийн мэнд хүргэе. Энийг л гоё хэлж за. Ийм босоор явуулах юм уу юм уу? LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.